Сүнс хардаг байна гэдэг хөвгөлтэй зүйл биш. Нэгэн эмэгтэй намайг хэн эцэг эхийг нь алсан олуулах гэж хөлсөлсөн. Лана даасан гэх эмэгтэй намайг гунигтайхаа угтаж авсан юм. Тэр аргаа барсан байлаа. Яг л сүнс хөөгч хөлсөлсөн бусад шиг л. Лана намайг хөлсөлсөн учир нь 20 жилийн өмнөх шийдэгдэг учир битүүлэг хэрэг болох ээж аавынх нь учир битүүлэг алалгын тухай байсан юм. Лана тухайн үед 15 настай жаахан охин байжээ. Азар тэр хэрэг гарах үеэр эмээгэндээ байж. Тэр өмнө нь хувийн мөрдөгч хөлсөлж хайлгаж байсан ба тэд юу ч олоогүй юмсанж. Эцэст нь тэр аргаа барьж танилаасаа намайг сонссон юмсанжээ. Ийхүү намайг хөлсөлсөн юм. Тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор билет захиалан хэдэн өдөртөл очсон юм. Тэдний байшин Флоридагийн захад байрлах хуучин байшингуудаар хүрээлэгдсэн ингээл л нэг байшин байлаа. Лана энэ хуучин байшингаа зарлахгүйгээр хадгалж хизээ нэгэн өдөр эцэг эхийнх нь үхлийн жинхэнэ шалтгааныг олоход туслан хэмээн боддог ажээ. Байшин руу орох гэж байхад хөршин эмэгтэй гадаа цэцгийн услан зогсож байлаа. Ойр хавийнх нь хүмүүс нүүчгсэн ганц л хөрш үлдсэн байгаа нь энэ ажээ. Тэр эмэгтэй намайг харан найрсгаар над руу адаалсан юм. Энэ хавьд тэтгэврт гарсан эсүүд бэлэвсэн эмэгтэйчүүд амьдардаг их тайван хөршөөтэй гэж дараа нь Лана тайлбарлав. Түүний нүднээс гуниг хариуцал илт харагдаж байлаа. Энэ олон жил өнгөрсөн ч түүнд тэсвэрлэхээргүй хүнд байдаг болтой. Том өрөө нь хов хоосон байлаа. Тоос шороонд хужигдсан өрөөний буланд ганц л гэрлийн шийдэ харагдана. Лана хөшиг онгойлж өрөө гэрэлтүүлэхэд хэдэн жилийн турш анх удаа нар үзэж буй мэт өрөө гэрэлтэв. Гал тогооны өрөө болон унтлагын өрөөгөө надад харуулсан ч тэр намайг ямар нэгэн зүйл олно гэдэгт итгэлгүй байгаа нь харагдаж байлаа. Би түүнийг буруутгахгүй. Энэ бол миний ажил эхлүүлэхийн өмнөх дүрэн байлаа. Хизээч үрдэн үйлчлүүлэгчд амлахгүй гэдэг. Ихэнх сүнстэй гэж яригддаг байшингуудад сүнс байдаггүй. Учир нь үхэгсэд аль хэдийний дараа төрлөө олсон эсвэл зүгээр л бусдыг садаа болоход дургүй байдагтай холбоотой юм. Хүмүүсийн яриад байдаг шиг тийм зүйл биш юм. Гэхдээ үхэгсэд хаана үхсэн тухайга тэмдэг үлдээдэг юм. Энерги нь үлдэж өөрсдийгөө энд байгаагаа илтгэдэг ажээ. Хэрвээ Ланагийн эцэг их энэ байшинд одоо ч байвал тэд надтай ярих байлаа. Би түүнээс том өрөөний голд санал тавихыг хүсэж ийхүү хэлв. Би сүнсний ертөнцтэй холбогдох гэж оролдоно. Ингийн тулд чимээгүй байх ёстой гэж хэллээ. Би суугаад нүдээ анилаа. Хэд удаа салхи болон гадаж иргээх шуудаас өөр юу ч сонсогдсонгүй. Би бууж өгч Ланад төлбөрийн буцаан олголт байхгүй тухай тайлбарлах гэж байтал уйлах чимээ сонсогдсон юм. Энэ зөөлөн бараг сонсогдохооргүй шахан байлаа. Удалгүй чимээ тодорч ирсэн юм. Хин нэгэн бидэнтэй зүг байна уу? Гэж би зөөлөн асуулаа. Гэтэл уйлах чимээ алга болж бүдүүн удаан хоолоогоор чи намайг сонсож байгаа юм уу? Гэж асуув. Би бушуухан л тийм ээ та хэн бэ? Гэж асуудал нэг утсангүй үргэлжлүүлэн уйлах сонсогдлоо. Би юу сонссон тухайгаа Ланад тайлбарлаад тэр маш баяртай байлаа. Энэ түүний гэр бүл нь байж магадгүй юм. Гуй, та хадагтай эсвэл ноён даасан мөн үү? Надад хэлэлтэй гэж асуухад тэр сүнс гинтэл уйлахаа болоод та хадагтай ноён даасан хаана байгааг мэдхүү? Би уучлалт гуйх гэсэн юм гэж асуулаа. Би юу? Яагаад уучлалт гуйна гэж хариултал өрөөндөх гэрэл анивчиж хариулт ирэхээс өмнө хөршиг үл ялэг хөдлөгшг болов. Тэр хэлэхдээ түүнд хийсэн зүйлийнхээ төлөө түүнийг тэгж алсан да гэв. Түүний хоолой харуулслаар дүүрэн сонсогдно. Би Лана руу эргэн харж би энийг таны гэр бүл гэж бодохгүй байна гэлээ. Миний туршлагаас үзэхэд сүнснүүд өхин гэдгээ хуурдаг тул би сонссон бүхнээ Ланад хэлж гисэнгүй. Би дахин чи хэн бэ гэж асуудал хариулт байсангүй. Дахин тэр өдөр юу болсныг мэдхүү гэж асуухад тийм зүйл болох ёсгүй байсан юм. Тэр худлаа ярих ёсгүй байсан юм гэж тэр хариуллаа. Би хариуд нь ноён доос яасан юм гэж би асуув.
Тэр хоолой дахин тэр бол хүртэх ёстойгоо л хүртсэн гэв. Хоолой ширүүн болж өгрөөнд байсан гэрэл хэсэг анивч юу. Ноён доосон орондоо байхдаа 15 удаа хутгалуулж алуулсан байлаа. Алуурчин нь магадгүй сэтгэл хөдлөлөөр болж хутгалсан байх. Харин хадагтай доосонгоос тэмцэлсэн уул мөр илэрсэн ба түүний авсан гэмтэл нь хүзүүг нь нэвт хутгалсан байдаг. Магадгүй алъя гэж бодож алаагүй байсан байх. Энэ магадгүй алуурчин нь ярьж байгаа байх. Та яагаад тэгсэн юм бэ гэж би асуухад хариулт ирсэнгүй. Би дахиад би танд амар амгалан олоход туссан шүү дээ. Энэ бол та энэ ертөнцийг орхих ганц арга гэхэд хэсэг хугацааны дараа тэр хоолой би түүнд юунаас ч илүү хайртай байсан. Би түүнийг өдөр болгон ажигладаг байсан. Машиндаа суугыг нь, нохоотойгоо алхахыг нь, хүнсээ цуглуулахыг нь гээд тэр бүгдийг тэр сайхан инээмсэглэрийг ийгүүлдэг байсан. Тэр над руу хараад инээмсэглсэн гэв. Тэгэхээр нь би энэ түүнийг алсан гэх шалтгаан болохгүй шүү дээ гэхэд тэр хоолой маш ууртайгаар би зүгээр л тэр нөхрийг нь зайлуулж түүнтэй хамт байхыг л хүссэн. Гэхдээ тэр надтай хамт байхыг хүсээгүй гэлээ. Өрөөнд байсан гэрэл хаагарч Лана шоконд орсон байдалтай харагдана. Уйлах чимээ үргэлжлүүлэн сонсогдлоо. Сонссон бүхэн минь яг л толгойг минь замбраагүй болгох шиг болов. Би босож хаалганы зүг алхлаа. Лана яг л цас шиг цайж өрөөнд болсон зүйлсээс болж чичирч байлаа. Тэр хэдий хоолойг нь сонсоогүй өрөөнд болсон зүйлс дэндүү аимшигтай байлаа. Тэр надаас яагаад явах гэж байгааг асуухад би миний хоолой хатаад байна гэж хэллээ. Лана энд усны шугам байхгүй гэхэд нь би хөршийн эмээгээс аяг ус асуугаад ирээгээд би гарлаа. Хөршийн эмээ магадгүй намайг хараад гайхсан л байх. Тэр инээмсэглэн хаалгаа нийлээ. Тэр намайг гэртээ уриалгахан оруулаад галтогооны өрөө рүү орж аяг ус өглөө. Түүний гэрийн тавилга нь хагас зүүнийг эмээр хуучин, харин том өрөөнд түүний нөхөр болон түүний том жаазтай зураг өлгөгдсөн харагдана. Тэр галтогооны өрөөндөө орж зур сунгуурлаа нухаж зогсоно. Тэгээд ийхүү чамд зүгээр гэвэл оройн хоолой бэлтмээр байна л та гэд инээмсэглэлээ. Би зүгээрээ намайг тоох хэрэггүй. Харин энэ зурган дээр та хоёр хөөрхөн гарчээ гэж хэлээд аяг усаан уун зогслоо. Эмэгтэйг нь царай бараагаад л явчих уу. Магадгүй тэр нэг юм нууж байгаа балтай. Гэнтэл хаан нэгтгээс нөгөө хоолой дахиад сонсогдоод эхлэв. Гэхдээ энэ удаад илүү чангаар, илүү тодор. Тэр намайг алсан гэж давтан хэлэх хагаад эмээгийн цаана өндөр том биедээ хар дүрс зогсож байлаа. Нүд нь улаасан, үсэн ширэлсэн, өмссөн хувцсан цуснд бодогдсон байгаагаад тэр нэг л үгийг давтан өглөнө. Би яг л ухан алдах шахав илүү тодруулан харвал түүний би сүүдэргүй мөн тэр зураг дээр байсан эмээг нөхөр болж таарлаа. Тэр сүнс эмээг зааж тэр намайг алсан гэв. Сүнс Ланагийн гэр бүлийг алсан сүнс мөн байлаа. Гэхдээ яагаад тэр энэ гэрийн нөхөр байна гэж бодох зуур сүнс сарниж үүдний хаалганы өмнө очлоо. Тэгээд ийхүү намайг даг гэж хэлв. Эмээд явах ёстойгоо хэлээд сүүлдрийг дагаж гарлаа. Сүүдэр намайг хөтлөн байшингийнх нь хойд талын талбайд байх Ланагийн хашаатай ойрхон модны дэргэд аваачаад би энд байгаа гэв. Би гайхаж балмагдах шиг болов бушуухан л газрыг сэндижilж харуул уудтай арга яс байгаагаад олон жилийн хугацаанд танигдгийн аргагүй болсон байлаа. 20 жилийн өмнө Ланагийн хөршийн нөхөр нь Ланагийн ээжид дурлаж улмаар хэдий их нэртэйч хадагтай доосныг өдөр шөнөгүй дагаж ажиглаж иржээ. Нэг шөнө тэрээр хадагтай доосон өөрийн болохоор орсон нь тэр өдөр буюу аллаг гарсан өдөр байж. Гэвч хадагтай доосон эсэргүүцэж тэмцэлтэхэд эргүүлээ тэмцэлтэж байхдаа хадагтай доосон санаанд гүүгээр хутгалаад хөнөөчихсөн аж. Түүнийхээ дараа хоёр давхар дунтаж буй нөхрийг нь хутгалаад хөнөөчгөж. Ийхүү буцаад гэртээ ортол ихнэр нь мэдсэн ба урвсныхын төлөө буудаж хороогоод арын хашаандаа булсан нь энэ юусанж. Энэ хэрэг цагдаад шилжээгүй. Тэр үед ч одоо ч. Харин муу сүнсийг тэнд нь үлдээж дараа төрлийг нь олуулахгүй шийдгсэн ба одоо хүртэл тэр байшинд тэр эмээтэй зүг амьдарч байгаа. Хоёр залуу манай байшинг ажиглаад байна. Зүүн совиндоо итэг.
7 хоногийн өмнө TikTok-оос нэг бичлэг олж үзсэн нь үргэлж зүүн совиндоо итэг бас гэрээсээ гарахтаа хаалгаа төвжээд ойр хаваа шалга гэсэн бичлэг байлаа. Би тийм ч их юм бодоогүй ч ягаад ч юм бэ цаашид бодогдоод л байдаг болчихсон байв. Хэдэн өдрийн дараа би найзуудтайгаа уулзах гэж гарсан юм. Би гэртээ ганцаараа байсан. Яг л урдных шиг хаалгаа түгжээд хөдлөх гэтэл гинт миний толгойд ойр хаваа шалгаад үз гэсэн хоолой сонсогдсон юм. Би ойр хаваа хартал юу ч харагдсангүй. Тэгээд ягаад ч юм бэ урд шалгах ёстой юм шиг мэдрэмж төрөөд ороод шалгахтал том өрөөний цонхноос 30-50 метрийн зайд нэгэн машин манай байшин чиглээ зогсож байлаа. Дотор нь 2 залуу байх ба тэд өөрөөлж зогсоогүй. Бас уцаар яриагүй зөвхөн тэнд суугаад манай байшингийн зөв цонх руу харж байлаа. Миний зүрх зогс чигшгэл боллоо. Би бушуухан л зургийг нь дартал намайг харж шиг болж машинаа асаагаад яаран явцгаав. Энэ ямар нэг гэнтийн зүйл эсвэл төөрсөн хүмүүс биш байлаа. Тэд манай байшинг ажиглаж байсан юм. Тэд намайг ажиглаж байлаа. Бас түүнийгээ баригдахыг хүсээгүй байж би миний цаад ухамсараас надад хэлж байсан үгсийг сонссондоо одоо ч баяртай байдаг. Магадгүй аимшигтай зүйлсээс намайг хамгаалсан байх. Одоо би гарах болгондоо тэр нэг сонин мэдрэмжийг мэдэрдэг. Яг л хин нэг намайг хараад ажиглаад байгаа юм шиг. Тэр машинд байсан 2 залууд гэхэд хин ч байсан дахиж таарахгүй байцгаая.